юу вэ? Ачаа орооч. Аа? Сэмбэцээ юу? Сюрприз ярьж байгаа. Юу ямар амар ууралцсан юм бэ? Шалан дурцсан байна. Өөр хин би тэр зурнуудыг хараа миний охин. Сайн байна уу? Сайн байна уу? За би их нэртэй сюрприз ярих гэсэн. За. Би онцлогынхаа тогтчлолт ерөнхийдөө дизайн тэр тал дээр өөрчлөлт хийгээд зураг нэг юм их хөшгөн одоо хондоо бол нэг юм байгаа, оромжлон даван юм байгаа. Ор одоо буухан бүх юм ерөнхийдөө жоохон цайвар цагаан доо сонголттой. Тэгэхээр энэ дээр та хэд маань яаж хамтрахаар болохоор байна? Ямар одоо юу гэдгийг нөгөө чимэглэлүүд, ямар өнгөний сонголтууд байвал зүгээр юм. За танай өнгө чинь ерөнхийдөө цагаан. Тэгээд ерөнхийдөө цайвар өнгөнүүд их байгаа болохоор ер нь дулаан өнгийн сонголттой. Тэгээд акцент өгсөн зүйлүүдийг ингээд шийдэж өгүүлэх тохиромжтой юм байна. Тэг ингээд төлөвлөлтөө гаргаад би танд скиц зурагнуудаа гаргаад үзүүлье. Тэнгуут одоо энэ хавьда зурагнууд ирэхээр ч юм уу тийм байж болохоор юм байна. Сюрприз учраас тэр хүн гэртээ байхгүй хэвээр. Тэгэхээр би тэр зав зайг гаргаад зохион байгуулад тэгээд та бүхэнд хэлье. Тэгээд хэдүүлээ өдрөө тогтож байгаад уулзъя гэх үү? За тэгье. Манай өөрөө манай нэр За. зураг нэлсэнтэй адилхан цагаан, цайвар дуу ийм төвчлөлттэй байгаа. Тэгээд ямар ч сан танаа зүгээс гаргасан орчуултын санаа тэнд бол маш их таалагдсан. Шано. Юу вэ? Ачаа орооч. Аа? Сэмбэцээ юу? Сюрприз ярьж байгаа. Цэцэлээ. Сюрприз. Одоо өөрөө үзэхгүй да. Юу вэ? За ороо сюрприз. Юу ямар амар ууралцсан юм бэ? Шалан дурцсан байна. Өөр хин би тэр зурнуудыг хараа миний охин. Намуудатай хамтарсан байгаа сюрприз ярих гэдэг. Ямар гоё юм бэ? Тэр намуудагийн дизайнер нараа надад маш их тус болсон хүн байна. Сайн уу? Орны маань хэмжээ бол queen size байсан. Тэгээ queen size-ын дээрээ судалгаагаа хийгээд ингээд 7-8 дээртэй орны бүтэн сет байгаа. Гол давуу тал нь ийм нэг үндэсний хээгээ ингээд шингээж өгсөн. Чиний яг яриадсан сонирхчсэн өмнө ч юм байна. Мөн байна. Өө энэ дэрнүүд ямар гоё юм бэ? Ямар гоё олон дэртэй болчихоо. Арайд олон дэртэй нөө. Өстой гоё. Одоо тэгээд энэ дээрээ болохоор одоо нэг ундах үедээ л хэрэгжилжээд өөр үед яаж байрлуулах вэ, хаана байлгах вэ гэлээ шүү дээ. Тэнгууд яг ийм орны сет гасан тохиолдолд нөгөө хамгийн хойдлохоо дэрний хойно ингээд налуурганд нэг зайд нь хийж өгөхгүй юу? Доор нь тавьж агаад ингээ өндөрлөг маягтай ингээ байрлуулчих болно. Ерөнхийдөө хойдлын дэрийг ингээд тогтвортой гоё хандуулахад хойно дугуйтыг тавьдаггүй. Тийм зорилгоор Хасаа нэг гэсэн мэрэгч Монгол тийм үү? байхгүй энэ яг home fashion номотой хүмүүс яг анх удаа оруулж ирж байгаа болохоор яг юм байгаа. Гоё юм байна. Энэ ста материал өрхийн таалж чинь. Энэний өнгө, энэ хоёрын өнгө. Ер нь манай гэрийн манай одоо унтлагын өрөөний өнгө бол үнээр таалж чинь баярлалаа. Айгуу гоё юм санагдчихсан юм шүү дээ. Зургаа явуулаад бит хоёр мэйлээр харьцаад. Оо бүр тийм амар олон юм болсон юм уу?
энэ хүнчлийн давуу болон дэрэн дээр ирж байгаа энэ хий маань болохоор хатан сүх хаан буувч гэдэг ийм хээ байгаа. Тийм дээр үеэсээ л одоо уламжилж ирсэн гэр ахуйн тавилган дээрээ ингээд нөгөө шинээр гэр бүл болж байгаа хосууд маань ингээд үн удаан жил ингээд бат бөх аз жаргалтай амьдрахын бэлэгдэл болгоод ийм хийг хэрэгжилж ирсэн байгаа. И тогшил дээрээ ч гэсэн хэрэгэлсээр ирсэн хумын бөөжин дээрээ ч гэсэн хэрэгэлдэг те. Тэрийг нь бас ингээд хүнчлийн даван дээрээ тусгаад лөө ингээд нэг гоё Монгол үндэсний хэв шинжийг залуу хүмүүс маань одоо яг орчин үеийн байгаа амьдралтай хэвшүүлээд те. Хэвшүүлэх тийм зорилгоор ийм хийг оруулсан ийм коллекц байна. Нөө ямар гоё юм бэ те залуу гэр бүлүүдэд. Гоё юм байна. Энэ дэрнүүд л одоо амар гоё санагдах юм. Тэр юу юм? Амар шанттай. Ер нь бол гуурсан дэрний маань ганц онцлог нь болохоор гай сэрүүхэн тэгээ бас угааж цэвэрлж ям бактери үүсэхгүй гэдгээр айгуу давуу тал байгаа. Шгүй талаа амар хөөрөд идэг болол бас зүгээр юм шигтэй ялангуяа чиний шиг. Надад бол хэвчтэй. Гоё юм байна юм. За дахиад энэ халаадаас чи энэ халаад юу юм? Энэ халаад нь миний бүрнүүд унаад. Эхнийхээ загварыг ингээд та хоёрт хийж өгч байгаа байхгүй юу? Гаргаж байгаа хамгийн ямар гоё юм. дээжээсээ одоо хоёр хостоо. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Дададаа. Тэгээ та нартай маш их баярлалаа. Цаашдынх нь ажил үйлс амжилт хүсье. Тэгээд олон залуу гэр бүлүүдийн хаан дугуйч хатан сөвхтэй сэтийг те гэр бүлдээ авч хэрэглээсэ гэж бас хүсэж байна. Яа гэвэл энэ бол манай Монгол өв уламжил цаашдаа ер нь залуу гэр бүлүүд маань илүү он удаан жил те үн мөнх нэгнийндээ үнэн чаар сэтгэлтэй аз жаргалтай сайхан амьдрах, өнөр өтгөн сайхан амьдрахын юм бэлэгдэл учраас ялангуяа энэ унтлагын өрөөнд ингэж гоё энэ сетийг оруулж өгч байгаад энэ бэлэгдлийг оруулж өгч байгаад баярлалаа гэдгээ дахиад баяжаа. Гоёсэн байна. Юу сая орж ирээ гайхлаа шүү дээ. Юу харуулах гэдэг юм бол гэсэн чи баахаагүй амтай ирсэн.